Сайн бацхан уу, та бүхэндээ үзэж байгаа өдрийнх нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Миний бичлэгийг анх удаа үзэж байгаа хүн байвал намайг их зай гэдэг. Би одоо Солонгост ирээд 5 дахь жилдээ болж байна. Эхний нэг жил хэлний бэлтгэл суралцаад одоо бакалавртаа 4-р курсын оюутан. Тэгээд би өнөөдрийнхөө бичлэгээр ямар сэдвээр ярья гэж бодсон бэ гэхлээр Солонгост ирэхээр төлөвлөж байгаа хүүхдүүд болон аав ээж нар үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд ерөнхийдөө бол Instagram, Facebook YouTube дээр зөндөө олон Солонгос руу хэрхэн яаж ирэх вэ? Зуучлалын газрын одоо мэдээлэл гэх зэрэг зөндөө олон мэдээлэл байдаг болохоор тэр мэдээллийг хүргэхээсээ илүүтэйгээр би яг өөрхөн бичлэгээр дамжуулан ер нь Солонгос дахь яг оюутнуудын амьдрал яг цаанаа хэрхэн өрнөдөг талаар ингээд аав ээжд нь болон одоо ирэхээр төлөвлөж байгаа хүүхдүүдэд жоо сэтгэл зүгээ бэлдээсэй гэдэг талаас ярилцъя гэж бодсон чөлөөтэйгээр тэгээд та бүхэн миний бичлэгийг дуустал нь үзээрэй гэж хүсье. Тэгээд би яг 10 жилээ төгсөөд наашаа ирж байсан. Тэгэхээр ер нь бол яг 18-таа иржсэн. Яг 18 бол хүрээсээ 18-наас хүрэхэд нэг 2-3 хоног дутуу иржсэн. Тэгээ нөгөө 18 хүрээгүй болохоор батлан даагчтайгаар нөгөө хамт сурахаар иржсэн эгчдэрээ батлан даалт илгээд хамт хэлээр гараад ирж байсан. Тэгээд 18-наас яг хүрч байлаа. Тэгэнгүүтээ анх бол ингээл Монголд багт чинь бол бүх зүйлийг ингээ гэгээлгээр хараад ирж байгаа штэ. Ер нь бол за Солонгост очиод ерөнхийдөө болол гадаадд очсон те. Ер нь бол гадаадд очих нь л хамгийн гоё зүйл юм шиг бодвол тийшээ л очих юм бол бүх зүйл ингээ гоё болно гэл нэг тийм хүүхдийн гоё гэгээлэхээр ер нь бол харж ирж байгаа штэ. Тэгэнгүүт аав ээж нар ч гэсэндээ ингээл хүүхдийг аль болох өндөр боловсролыг зөвшөөрлийн ер нь бол Монголоос л гадаад сурах нь хамгийн зөв шийдвэр гэж боддог. Тэгээд яг хөө тэр бодол гэсэндээ зөвлөдөг. Гэтэ ер нь бол яг юм чинь бас хоёр талтай. Тэгээд бас ингээд жоохон сэрэмжлүүлэх үүднээс ч юм уу ерөнхийдөө болол бас ингээд бодсноос арай өөр байдаг зүйлүүдийн талаар ярилцъя гэж бодсон. Тэгээ яг ингээд нөгөө нэг бүх зүйлийг ингээ гоёор хараад ингээ ирчихээр би бодит байдалтайгаа яг нүүрт болохоор жоохон сэтгэл зүгээр унах ч юм уу, шандрах ч юм уу тиймэрхүү тохиол гардаг. Ер нь гардаг болохоор тэгээд ерөнхийдөө нэг тийм одоо баримжаатай болоосай гэсэн үднээс тайдтай гоё ярилцъя гэж бодсон юм аа. Тэгээ би бас ингээд ерөнхийдөө болвол за ямар ч тач наваа ингээ гаргаал одоо Солонгос руу аваачаал өгчих. Тэгэл бид ингээд цаашаа өөрөө ингээд сургуулийн төлбөрөө олоод тэ ажиллаад ингээл бүр ингээл амар гоё тэгж бодож ирж байгаа штэ. За яг хөө гэхдээ ер нь бол тэгсэндээ би ажиллаад ингээд сургуулийн төлбөрийг олоод ингээд үдэг хүртэл ирсэн л дээ. Гэхдээ энэ хүртлэх бас нэмж ингээд тийм ч ер нь бол амар байгаагүй. За хамгийн эхлээд эхний бэлтгэлд байхаас ингээл ахуулаад ярилцъя л да. Би нэг сая вонтойгоор яг ингээд нөгөө Германы гарын мөнгөтэй анх ирсэн. Тэгэнгүүтээ ингээд шууд ингээд эхлээл байрны мөнгө, тэгээд даатгалын мөнгө, тэгээд ингээд тэр чинь ингээд юучгүй ирж байгаа болохоор ингээд эхнээс айл болохгүй тэгээд аяг тав бүх юм ингээд шинээр хасахуулаад тэгвэл нөгөө нэг авчирсан сая вон ингээд багаар ингээд дуусаад хэрдэг байхгүй. Тэгэнгүүт тэгэл нөгөө нэг одоо ингээд байгаа мөнгө чинь дуусчихаар би одоо өргөжлүүлээд ямар мөнгөөр амьдрах вэ гэл гинт ингээд бодол орж ирээл тэгэл ажил хайж байгаа нь тэгээд яг ажил олдох нь олдно. Тэгээ яг тухайн үед бол гайгүй бас ингээд нөгөө өмнө ирсэн байсан хүүхдүүд ингээд дараагийн хүүхдүүдтэй бас ажил олоход нь туслах ч юм уу эсвэл бол хинээс ажил асуух уу гэдэг юм дээр нь ингээд бас нэг зааж чиглүүлээд өгчдөг байсан учраас 1-2 ажил ингээд очиж хийж үзчихсэн. Тэгээ би хамгийн анх нөгөө нэг биасны бичлэг дээр бол ярьж лээсэн л та. Тэгээ нэг хормын ортонд ингээд нөгөө аяг тавг шанаг угаадаг тийм арбайт хийжсэн. Тэгээ өдрийн 80,000 ганц цалинтай. Тэгээл амар том ингээд савсуулах ингээд тиймэрхүү юмнууд угаагаал гар ингээд амар өвдөл ингээд бүр ингээд бугуунд ингээд хүндөр ортлоо өвдсөн. Өвдөлөө угаагаал. Тэгээл яхаа оройн дээр цалингаа авах мэдрэмж ямар гоё юм чи шууд бэлэн ингээл 80,000 вон ингээ авчингууд тэргээ ингээ шууд Монгол мөнгөөр бодонгууд заа ингээл амьдраадах юм штэ. За иймэрхүү ажлыг ингээ амьдраад үлгээж болж штэ гэл ингээл эхний ажил бол их давгүй байсан. За тэгээд яг хөө тэр ажил ингээ байнга байхгүй. Тэгээд нэг үл өдрөө
ажил байсан баггүй. Тэгэл за цаашлаад дахиад ингээд ажил хайгаад ерөнхийдөө бол бас өвөл ерөнхийдөө бол ингээд нөгөө ажил олцсон нь бага болчдөг баггүй. Тэгээ би бас нөгөө өвлийн үед ирчээс 11 сард ирчихсэн баггүй. Тэгээ нөгөө хэлний бэлгэлч ингээд 3 сараар эсэлт авдаг. 9 сар, 12 сар, 3 сар, 6 сар гэдэг хаа. Тэгээ би яг 12 сарын эсэлтээр нь ирчихсэн баггүй. 11 сарын сүүлээр 11 сарын 23-нд ирчихсэн. Тэгээд хичээл эхлээд ерөнхийдөө бол бас энэ тэн ингээд ажил хайгаад ерөнхийдөө ажил олцсон байхгүй. Тэгэл ерөнхийдөө очирсан мөнгө манд дуусаад тэгээд одоо яанаа л гэж ингэж бодож байгаа юм чинь өдрөө гарах тусам л нөгөө нэг мөнгө гарч байгаа автобусны мөнгнөөс ахуулаад идэж явахаас ахуулаад тэгэл ерөнхийдөө яг бодит амьдралтайгаа ингэж жоох нүүр тулж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол ингээ уух усыг хүртэл ингээ захиалж мөнгөөр авдаг. Тэгэл ер нь бол за одоо яг цаашдаа ямар ажил хийж яаж байх юм бол тоо гэд ингээд яаж яхад ингээ миний зан чанар одоо нэг тийм за ер нь бол юмд ингээ амар санаа зовдөг төрлийн. Тэгээ тэрэндээ ингээ санаа зовоол гэдэг. Тэгээ бүр амар тэрэндээ ингээ өөрөө амар стресстэй байдаг. Тэгээ би мөнгө бодоол одоо ингээд цаашдынхаа ингээд төлбөр юуг яаж ингэж болох юм болоо гэх тэрэндээ ингэж амар санаа зовоо. Тэгээд одоо ингээд нэг Монголоос би чи наашаага ирэхийн тулд ингээ ээжээсээ маш их мөнгийг ингэж аваад одоо Монголоос наашаа гарахын тулд чинь бүр өчнөө мөнгө орлож байгаа шүү дээ. Ингээл сургалтын төлбөр, тэгээд виз гаргуулахын тулд банкны баталгаа, тэгээд зуучлалын хөлсгөө өчнөө мөнгө болоод тэгээ би одоо ингэж мөнгө зарцуулж ингээд ирчээд одоо дахиж одоо энд би ингээд ажил олдохгүй гэрийнхнаасаа би ингээ мөнгө авъя гэж яаж хэлэх вүтэй гэл ингээл тэгээ угаасаа мөнгө ингээд авъя гэж ингээ хэлсэн ч гэсэндээ одоо Монголоос ирэх мөнгө чинь наашаа одоо сая төгрөг явууллаа гэхэд л энэ чинь нэг сарын байрны мөнгө ч үнэндээ бараг хүрэхэрэг байхгүй. Тэгэхээр чинь бас айгүй хүндрэлтэй. Тэгэхээр өөртөө л ингэж ажил олох хэвээр гэл ингээд амар тэгээд өөртөндөө бас ингээд жоохон дарамт үүсгэсэн. Тэгээд ерөөхдөө болол хэлний бэлтгэл чинь 7 ажлын одоо 1-5 дахь өдөр орж байгаа шүү дээ. Тэнгүүд ялцчгүй хагас бүтээсэн л нэг бүтэн цагаар ажиллах өдөр гарч байгаа 2 өдөр тэгээд тэнцэн ингээ ажил олох ч үе олдохгүй ч үе. Тэгээд тэр өдрөө ингээд алдчих юм бол нэг өдрөө ингээ алдчих юм бол одоо ингээл яана гэл бүр ингээд тэгэл тэр өдөр ингээ тайван амарч чадахгүй ингээ нэг гим хийгээд байгаа юм шиг санагдал. Тэгэл яг эхэндээ бол тэгээд нэг ажил олдохгүй дээрээ ингэж амар хэцүү байдаг байсан. Тэгээд дээрс нөгөө нэг хэл мэдэхгүй болохоор ажил олдоод тэр нь очиод нөгөө нэг ажил олгогчтойгоо ингээд ойлголцоход хүртэл ингээд бэрхшээлтэй. Тэгээд яг ерөнхийдөө нэг тиймэрхүү асуудал гардаг болохоор жоохон тэрэн дээрээ бас сэтгэл зүгээ бэлдээрэй гэж хэлгээд байгаа юм л та. Тэгээд миний болоор болвол бас ингэж бодсон. Ерөнхийдөө болол одоо аав ээж нар хүүхдүүд энэ бичлэг үзэж байгаа солонгосоор ихээр хэлний бэлтгэлд ирээ гэж бодож байгаа хүмүүс байх юм бол эхлээд Монголда хэлээ сураад тэгээд хэлнийхээ оноог аваад энд бакалавртаа шууд ирчих юм бол мөнгө болон цаг хугацааны хувьд маш их хэмнэлттэй гэж би бодсон. Тэгээд та бүхэн өөрсдөө бас сайн тунгааж бодож үзээрэй. Хэрвээ ингээд Монголдо хэлний бэлтгэлийн ингээд хэлний сургалтанд суугаад ч юм уу тэгээд 5 гоногоо аваад шууд бакалавртаа ирчих юм бол маш их мөнгийг хэмнэн. Тэгээд ерөнхийдөө болол бид нар шиг одоо анх ингээ 18 настай гэдэг чинь бас жоохон хүүхдүүд байгаа штэ. Тэнгүүд ерөнхийдөө болол ингээ санхүү зохицуулах дээрс нь ингээд одоо сэтгэл зүйн одоо тархлаач юм уу те одоо ямыг нөгөө нэг хүлээж авах байдал одоо тэгэл энэ тэнд ингээд ажиллаад хүнд ингээд мэдээж тэр ажлыг чи Монгол хийж үзэж байгаагүй болохоор анхудаа хийж байгаа юм чи мэдээж алдаа дутагдaltaй болох ч юм уу тиймэрхүү асуудал гарна. Тэнгүүтээ тэрэн дээр ингээд хүнд загнуулна цалингаа авч чадахгүй тохиолдол гарна. Тиймэрхүү юм болгон дээр ингээд нөгөө 18 настай дөнгөж жоохон байгаа хүүхдэд чи бас нэг хөөрхөн тийм аав ээжээсээ гэрээсээ хоолойгоо хүүхдэд нэг тиймэрхүү хөөрхөн юу болчтой байхгүй одоо нэг тийм цохилт болчтой айгүй хэцүү. Тэгээд дөнгөж ингээ гадаадд дээрээд тасаж ядах чахаа дээрэс нь нэг тийм ингээ хүн амтан загнуулах ч юм уу тиймэрхүү асуудал гарахаар жоохон хэцүү. Яг тэндээсээ ингээ бас давхар ингээл юм сурч л байгаа юм л та мэдээж ингээ одоо ажлын ачаалтаа ах чадвар ч юм уу хүнээс үг сонсч сурах ч юм уу тий тэгж байгаа ч гэсэндээ яг одоо мөнгө цаг хугацаагаа
хэмнэх тал дээр болол Монголдоо ингээд хэдэн оноогоо аваад сурчвал их зүгээр гэж бодож байна. Яг боломжийн айлын хүүхдүүд ч юм уу байж бас болно шүү дээ. Яг одоо ирээд нөгөө нэг одоо хэлний бэлтгэлд сурж явах 1 жилийн хугацаанд заавал нэг тэгж амар төлбөрөө ингэж олно, байрныхан мөнгийг олно гэж ингэж ажил хийн гэхгүй ингээ Монголоос ингээ ээж аав нь мөнгө явуулчих боломжтой хүүхдүүд байвал яг уу шууд хэлний бэлтгэлдээ бас сурч болно. Тэгээд за ер нь бол нэг хэлний бэлтгэлийн ихний 1 жилийн хугацаа за нэг хэлээ сурах тэгээд нэг солонгос дахь амьдралтай ингэж нэг тасан зохицох нэг тиймэрхүү үйл явц ерөөд бол болчихж байгаа юм л та. За тэгээд бакалаврын 4 жил байгаа штэ. Тэнгүүд за хамгийн гоё юм нь одоо солонгосын ингээд 3 сар хичээллээд 3 сар амарна гэдэг системтэй одоо нэг семестр нь тэгэж явдаг. Болохоор тэр 3 сарын хугацаанд ингээ ажиллаад төлбөрөө ерөөд бол ингээ олчж байгаа юм л та. Тэг яг бакалавр ч бас ингээ 7 хоногийн одоо өөртөө хичээлээ сонгодог болохоор хэдэн өдөр хичээл сонгохоо өөртөө шийдэж чинь. Гэтэ ерөнхийдөө болвол дунджаар 3-4 өдөр бол бакалаврын хичээл ингээд орчиж байгаа. Тэгээд үлдсэн одоо хас бүтсэн 5 дахь таа ч юм уу тий ажил ингээд ажиллаж байгаа. Тэгээд угаасаа л ингээд яг тэр өдрүүд ингээд алдахгүй ажиллахгүй л болол одоо нөгөө нэг яг солонгосын ерөнхийдөө нөхцөл байдал одоо жилийн ирэх тусам бүх юмны үн маш их нэмэгдэж байгаа. Сургалтын төлбөр тэгээд одоо байрны мөнгө дээрэс нь тог, газ, ус ингээд бүх юм ингээд тусдаа хэрэглээгээр тооцогдож явдаг. Тэгээ энэнийх нь үнэ нь бас ингээд маш их нэмэгдсэн. Тэгээ ерөнхийдөө одоо хүнсний үн ч юм уу тий ерөнхийдөө өртөг даатгал гэд бүх юмны үн нэмэгдсэн. Тийм болохоор бид нар ингэж ажиллаж тэр мөнгөө мэдээж олно. Тэгэхээр өдөр хоног алдахгүй л ажиллаж ингэж амар тэмцэлтдэг. Тэгээд нөө одоо ингэ хэрвээ ингэ ажил олдохгүй за яг нэг өдөр за ингээ өнөөдөртөө амарчиг гэж бодчих нэг 2 өдөр ч юм уу 3 өдөр ингээ ажилгүй дараалал амарч хам бол бүр ингээ нэг гимл хийд амар санагдаад ингээ бүр таймж ингээ амарч чадхаа болцсон. За одоо ингээ өнөөдөр ингээ алдчих харч аваад ингээл тийм юмны мөнгө ингээ дутагцэн тэгчин гээл. Тэгээ за гэл ингээ одоо ерөөхдөө болол ингээ бас удаад ирэхээр гайгүй ингээ нэг газараа бас тогтоо ажиллаж байгаа штэ. Тэнгүүт цалин орж ирнэ. Тэнгүүд орж ирэнгүүтээ тэр чинь буцаал ингээ гаравчиж байгаа хгүй ингээ нөгөө нэг заавал төлөгдөх хэвээр юмнуудаа төлөгдөө. Тэгээ нэг ингээ гар дээр яг нэг цөөхөн мөнгө үлдэх юм уу. Тэгээд тэр тохиолдолд ингээ хүүхдүүд ингээ зөндөө ажиллаад байдаг. Тэгээд мөнгө ингээ хураасан байхгүй гэж ингээ нөгөө жоохон ингээ сэтгэлээр унах юмнууд бас гардаг. Яг ингээ бид нар ч угаасаа оюутан болохоор нэг мөнгө хураана гэдэг юм угаасаа л байхгүй л дээ. Гэхдээ ингээ заримдаа ингээ нөгөө нэг их ажилланаасаа болоо ингээ ядарна. Тэгээд хичээлдээ анхаарал төвлөрөхгүй юуд байна. Хичээлээж хийсэн байхгүй. Тэгээд бахан ажиллаад байдаг. Тэгээд төлбөрөө төлөөлөнжтэй би одоо сурах гэж ирсэн үү, ажиллах гэж ирсэн үү гэл янз бүрийн ингээ бодлууд аяа өөх орж ирдэг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө болол одоо би амин уншаадах шиг байна. Гэхдээ за яг зүгээр ингээ өөрийнхөө л ярьчих. Тэгээд та хэд минь алхаарай. Би тэгээ юу яасан баггүй ингээд яг уу жоохон яг юм нөгөө нэг мэдээж сайхан юм байгаа болол одоо солонгос улсын мэдээж бид нар ингээд сонгоод бөөнөрөө сурч ажиллаа байгаа штэ. Гэхдээ яг ингээд нөгөө талд нь бас ямар ингээд амьдрал байдаг вэ гэдгийг одоо ингээд нөгөө нэг үнээр ингээд ярих гэж бодсон баггүй. Яг мэдээж ингээд сайхан юмнууд нь одоо муухай зүйлээсээ илүү байгаад бид нар энд ирсэн байгаа. Гэхдээ мэдээж бас нөгөө одоо сул тал нь чаашийн ерөнхийдөө нөгөө нэг жоохон ингээд хаан одоо Монголд ч гэсэн дээр нэг хэцүү юмнууд гоё юмнууд зөндөө байгаа штэ. Тэр шиг одоо хэцүү юм бас ингэж яриад тодорхой ингээд сэтгэл зүйн бэлтгэлтэй ирээсэй гэсэндээ ярих гэдэг байгаа байхгүй юу. Би болохоор нөгөө Монгол дахтай тиймэрхүү ярьсан бичлэг үзэж байгаагүй болохоор бас ингээ хэлчих хүм байсан бол бас зүгээр хасан бахтаа гэж ингээд одоо ингээд бодсон байхгүй. Тэгээд та хэд минь ерөөдөө болол яг ингээд ирэхээр төлөвлөж байгаа болол ингээд ерөөдөө миний ярьж байгаа юмнууд байдаг шүү гэж хэлэх гэсэн юм аа. Тэгээд за тэгээд ерөөдөө болол ингээд хэрэг аав ээж нар ингээд үзэж байгаа юм болол одоо хүүхдээ солонгос руу ингээд явуулах гад үзэж байвал тэрний хүүхд чинь өстой нэр ингээд юу яадаг гэсэн өөрөө ингээд сургалтынхаа төлбөрийг олоод тэгээд өөрөө
байр одоо хэрэглэн хамгийн болоо тэгээ сурдаг гэсэн. Тэгээ бүр ингээд зарим бүр аав ээж нар бүр тэгдэг гэсэн. Ингээд зарим энэ айлын хүүхдүүд ч бүр гэрлээ хүртэл мөнгө явуулт юм билээ штэ гэдэг ч айл байдаг гэдэм байлээ. Тэгээд ерөөсөө хүүхдүүдтэй битгий тийм дарамт үүсгэхээсэ гэж хүсэж юм. Тэгээ нөгөө хүүхдийнхаа хажууд ингээд тэрний хүүхд тэгдэг гэсэн хүүхдүүд чинь очиод тэгээд төлбөр өөртөө ингээд ажил олчт юм билээ штэ гэл ингэж ааш. Тэнгүүд мэдээж одоо хүний нөхцөл байдал өөр, ажил олдох нь өөр, олдохгүй байх. Одоо ч гэсэндээ ер нь бол ингээд нөгөө нэг ажил олдоц ер нь ингээд жоохон буураад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө хэлний бэлгэлт ялангуяа ирж байгаа хүүхдүүд нөгөө хэл байхгүй гэдэг утгаараа ингээд цагийн ажил олдох нь ч гэсэн айгүй хэцүү болсон. Тэнгүүд ингээд хүүхдүүд зайлвал одоо би ингээд аав ээжээсээ ингээд мөнгө авахгүй одоо мөнгөний ингээд хэрэг байна гэдгээ ингээд хэлж чадахгүй. Тэгээ хэрэг ингээд хэлэх юм бол одоо аав ээж нь яадаг чинь тэрний хүүхд чинь ингэдэг гэсэн штэ тэгдэг гэсэн штэ гэдэг нөгөө нэг иймэрхүү юм ярьсан болохоор тэрнээсээ болоош тэр өөртөндөө ингээд дарамт үсгээд хэлэхгүй төвчээд ингээд яваад байдаг тохиолдол бас айгүй их байдаг. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ ингээд сайн ярилцаж агаарай. Тэгээд мөнгө санхүүгийн асуудал гарч ийн үү яаж ийн гэдэг дээр нь бүр маш нээлттэй ярилцдаг байгаасэ гэж хүсэж байна. Тэгээд одоо 18-тай 17-тай 19-тэй хүүхдүүд ингээ ирээд ерөөхдөө одоо дөнгөж нөгөө гэрээсээ гараад аав ээжээсээ холдоод хараа хяналтгүй ингээ болоод ирэхээрээ бас ингээ жоохон буруу зуруу хүүхдүүдтэй нийлээд тэгээд буруу зүйл өөрөө бас татагдахгүй гэдэг дээр бас сайн анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Гинт ингээд нөгөө нэг аав ээжийнхээ анхааралд ор байжснаа ингээл шууд наашаа ирсэн чинь хүй хай гэх хөнгөө болцсон юм чи одоо яадаг чинь тий орой өдөр гадуур явж одоо найзуудаараа яг ингээд зөв ингэж хөрлөөд зөв зүйл хийгээд юу энэ ч тохол яа тань тэгээд ингээд явж байвал бас яг ингээд нөгөө нэг бас нөгөө талдаа ингээд буруу хүмүүстэй нийлээд тэгээд ингээд архитаар суугаад одоо нэг жоохон буруу зүг рүү чиглэх вэ гэдэг дээр анхаарлаа сайн хандуулаарай гэж бас хүсье. Ялангуяа нөгөө охин хүүхдүүдэд тэгээд охин хүүхдүүд чинь ингээ 18-9-тэй болоод ирсэн байгаа охин хүүхдүүд за энэ дээрээд ингээд одоо найз залуутай болно тийм. Тэнгүүд одоо ялангуяа охин хүүхдүүдтэй ээжүүд наашаа ирүүлэх байгаа хүүхдээ явуулах байгаа болол охин хүүхдтэйгээ маш нээлттэй гоё найз шиг нь дотноор ярилцдаг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд ер нь бол нэг иймэрхүү бас постнууд би айгүй харж байсан байхгүй. Ер нь бол таньдаг бас эргэн тойронд бас нэг тиймэрхүү асуудал ч гэсэндээ гарч байгааг сонсч байсан болохоор ерөөдөө анхааруулад бас хэлчихэл гэж бодлоо л доо. Одоо ингээд солонгос охтуудын нэг тийм групп байдаг байхгүй. Тэнд ингээд нэрээ нь уцалсан. Тэг ингээд хэлний бэлтгэлд ингээд сурт юм ирээд удааг байгаа. Тэг ингээд жирэмсэн болчлоо. Ингээд ахуулах хямдхан имлэг байна уу, боломжийн үнэтэй имлэг байна уу гэдэг ч юм уу. Тэгээ тиймэрхүү ингээд пост бас айгүй харж исэн. Тийм болохоор ингээд нөгөө нэг охин хүүхдүүдтэй та нар ингээд жирэмсэн болчвал гэл ингээд загнаад байдаг. Тэгээд яг ясан дээр яаж одоо жирэмснээс хамгаалах вэ? Тэгээд тэрнээс гадна одоо ингээд ямар хүнтэй найзлах вэ? Ямар хэрэгтэй хүнээс хол байх вэ? Ямар хэрэгтэй иймэрхүү зан чанартай хүн харагдвал одоо тиймэрхүү хүнээс хол байгаарэ гэдэг ч юм уу тиймэрхүү юм дээр нэгээ сайн ярилцаж өгдөг байгаасай гэж хүсэж байна. Мэдээч одоо ингээд дөнгөж одоо 18 19-тэй ингээд хүүхдүүд чи ер нь хүн одоо танина гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Ерөнхийдөө болол ялангуяа эрэгтэй хүн гэд танина гэдэг чинь хэцүү. Тэгээд маш гинэн одоо нэг гинэн хүүхдүүд байгаа ш. Тэнгүүд одоо ингээд нөгөө нэг эрэгтэй хүмүүс хүүхдүүд одоо юу гэдэг чинь те ямар гоё сайхан үг хэлээд өөрт ашигтайгаар ингээд ашиглах ч юм уу те. Тэнгүүд одоо мэдээж эмэгтэй хүн л хохирч үлдэн. Тэгэхээр тэр тал дээр нь ээж нар нь маш сайн гэж ярилцдаг байгаасай гэж бас хүсэж байна. Тэнгүүд за би эмэгтэй хүн болохоор л эмэгтэй хүүхдүүдийн талаас л өнцгөөс яриад байна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд гэвэл бас эрэгтэй хүүхдүүдэд ч гэсэндээ маш их анхаарал халамж тавьдаг байгаасай. Тэгээ нөгөө эрэгтэй хүүхдүүд ч хөрхий юу яадаг одоо ингээ хэлний бэлтгэлд ирчээд бас нөгөө нэг ажил болохгүй л ингээ шөнийн ягааны ажил гэж байдаг байхгүй. Одоо тэгбэ гэдэг ингээ шуудан ингээ нэг тийм нөгөө хайрцаг ингээ яадаг ч хэмдэ тийм нэг тийм ажил байдیں۔ Тэгээ тэр ингээ шөнөөр ажилладаг. Тиймэрхүү ажил бас хэлний бэлтгэлийн хүүхдэд аюу хийдэг байхгүй. Тэр нь тэгээд яалтчгүй нөгөө нэг шөнөөр л ажиллах цаг нь ингээ таардаг. Тэгээ хүүхдүүд
нөгөө шөнөөр ажиллаа маргааш ингээ хичээлээ тасдах тохиолдол юм эсвэл хичээл дээр унтаад хичээлээ ойлгохгүй байх юм. Тиймэрхүү тохиолдол бас айгүйх гардаг болохоор эрэгтэй хүмүүс дээр ч гэсэн айгүйх анхаарлаа тавьдаг байгаасай. Тэгээд олоолаа нийлж ингэж нөгөө архит арс ууж тэгээд за мөнгө оллоо гэж бодоход тэрүүгээрээ одоо шоудад ч юм уу тэгээд дуусах үе тэр тал дээр нь бас анхаарал халамж сайн тавьдаг байгаасай, хараалтай байгаасай гэж хүсэж байна. За тэгээд өөртөө нэрээ гэсэн юм гэвэл мэдээж одоо нөгөө зуучлалын байгууллагууд ч юм уу тиймэрхүү газар чи яг энэ талаар бол ярихгүй штэ. Мэдээж ингээл өөрсдийнхөө газар ингээ зуучлуулахын тулд аль болох давуу талууд бүгдийн л ярина. Тэгэл амар гоё нэг тийм сургуулийн кампус харуулаад, сургуулийн гоё дотор байр харуулаад тэнгүүд эцэг эхчүүд хүүхдүүрсгснээ тэнд очиод би энд очиж сурах юм байна. Ингээл сурчих юм байна. Аюу гоё газар ингээл тэгж бодог. Мэдээж ингээд солонгосын сургуулиудын кампус юмнууд нь мэдээж гоё. Гэхдээ ингээд нөгөө нэг юу яадаг дотор байранд ерөнхийдөө бол ихэнхдээ хүүхдүүд их байдаггүй байхгүй. За эхэндээ яг хөө хэлийн бэлтгэл байхдаа эхний 6 сар ч юм уу нэг жил байдаг. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд тусдаа ингээд найзуудаараа ч юм уу эсвэл ганцаар ингээд байр хөслөөд байдаг. Тэнгүүд одоо байрны барьцааны мөнгө гэж одоо байгаа. Тэнгүүд нөгөө барьцаагүй байр гэвэл бүр нэлээд жоохон дээр үеийн одоо жоохон мяа байрнууд гэх юм уу. Тэгээд одоо яадын зундаа жомтой ч юм уу эсвэл айгүйх тэгэж мөнгө зөрчдөг тиймэрхүү байрнууд л барьцаагүй байгаа. Тэгээд тэрнээс шал ингээд доот нь одоо л байрнууд амар өнтэй болсон. Доот нь 5 саяын барьцаатай, 10 саяын барьцаатай. Тэгээд сарын за нэг дунджаар 450 мянган воноос эхлэн сарын төлбөр нь тэнгүүд байр тог усны газ гэдэг тиймэрхүү мөнгнүүд нь нэмэгдэн тэнгүүд хүүхдүүдтэй ерөнхийдөө бол тиймэрхүү мөнгө төгрөг бас айгүйх ордог болохоор тэр тал дээр нь тусламж үзүүлэх боломжтой хүмүүс нь тусламж үзүүлээсэй гэж бас ингээ хүсэж ин хүүхдүүд тэгээд ингээд нөгөө тэр болгоныг ингээд аав ээжтэй гэрхандаа бас хэлж чаддгүй болохоор тэрэн дээр ингээд тодорхой хэмжээний ойлголттой байгаасай гэж хүсэж байна. Тэгээд мэдээж яг ингээ бүх зүйлийг ингээ болгоод явж байгаа мундаг хүүхдүүд бас байгаа л да. Гэхдээ одоо ерөнхийдөө болол нөгөө нэг миний анх ярьжсанаас илүү яг одоогийнхыг ингээ хараад байхад ингээд одоо улам л нөгөө нэг оюутнуудын ажил хийх боломж нь айгүйх багасаад байгаа. Тэгэхээр бүгдийг ингэж хүүхд чинь ганцаараа ингээд болгон шүү гэдэг ойлголтыг битээ байлгаасай гэж хүсэж байна. Тэгээд яг мэдээж өөрөө болгож ивэл сайн мундаг. Тэгээд яг юу лээ болохгүй байлаа гэд бас мундаг биш шүү гэсэн үг биш аахгүй. Ерөнхийдөө болол нөхцөл байдал ерөнхийдөө өөр болж байгаа жоохон тэгэхээр тэрэн дээр бас анхааралтай байгаарай л гэж хэлмээр байгаамаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд ерөнхийдөө нэр бас нэг юмны талаар яриа гэж бодож марччихаж. Одоо энд ингээд нөгөө хүүхдүүд сурж агаад тэгээд нөгөө хичээлээ ингээд ойлгохгүй эсвэл болвол за би одоо ингээд ингэж сурч яхаар ерөөдөө зүгээр ингээд ажиллаад мөнгө хураачи гэж бодох ч юм уу тиймэрхүү хүүхдүүд зарим нь ингээд нөгөө нэг гэрээхнээс нууцаар ч юм уу эсвэл нөгөө нэг харлах тохиолдол бас айгүй байдаг. Хичээлдээ явахгүй шууд ингээд визэн цуцлагдаад харлаа зүгээр ингээд ажил хийгээд явж байдаг тохиолдол